Эрхэм үзэгч та бүхний амрыг ирээ. Цагдаагийн болгоос өнгөрсөн 7 хоног шалгаж шийдвэрлсэн гэмтгэрэг зөрчлийн тоо мэдээлэл болон онцлог шийдвэрлэлийн талаарх мэдээллийг хүргье. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагад хичнээн гэмтгэрэг зөрчил бүртгэгдсэн бэ. Энэ талаар та мэдээлэл бол. За амрыг ирээ. За цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт нийт 69316 эрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байгаа. За үүнээс нийт өнгөрсөн 7 хоногт 706 эргийг шүүгэн шилжүүлэх саналтай прокурорын байгууллага шилжүүлсэн. За бүртгэгдсэн эргийг яг англиар нь авч үзэх юм бол хүний амьсыг хохироосон 17, бусдын биед халдаж хохирол учруулсан 234, за хүний бэлгийн эрх чөлөө халдшгүй байдлын эсрэг 21, за өмчлөх эрхийн эсрэг 217 хэрэг бүртгэгдсэн байсан. За олон нийтийн аюул байдал, ашиг сонирхлын эсрэг 10, хүрээлэн байгаа орчны эсрэг 33, хөдөлгөөний аюул байдал, тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын эсрэг нийт 145 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулаад за эдгээр нийт 706 хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Өнгөрсөн 7 хоногт зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл хэр бүртгэгдсэн бэ? Энэ талаар та мэдээлэл өгөл. За цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт нийт 88391 зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа. За энэ тоо бол мэдээж улсын хэмжээнд явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тоо мэдээлэл байна. За тэгвэл өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагаас шалгаж шийдвэрлсэн нийт зөрчлийг хоёул төрлөөр нь авч үзье. Цагдаагийн байгууллагаас 706 хэргийг прокурорын байгууллага шилжүүлсэн байсан. За үүнээс та онцолж ямар хэрэгүүдийг ярих вэ? Орнууд аймгийн нутаг засагт үйлдэгдсэн энэ хэргийг тус аймгийн цагдаагийн газрын албаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж, за иргэн бэ ахуйн хүрээнд архитан согтурж явах үедээ хамт байсан иргэн өөгийн амь насыг хохироосон юм нөхцөл байдлыг тогтоогоод за тухайн иргэн Б-гийн хүний амь насыг хохироосон үйлдэлт бол прокурорын байгууллагаас Монгол Улсын эрүүл мэндийн засгийн ангийн 11-р зүйлс цааснаар ялагдагчаар татан хэргийг өнгөрсөн 7 хоногт шүүгэж шилжүүлэх саналтай шилжүүлсэн байгаа. Өнгөрсөн 7 хоногтоос нийлээдгүй олон зөрчлийг шалгаж шийдвэрлсэн байна. За тэгэхээр энэ зөрчлүүдээс нэгийг нь онцлоод иргэдэд сэрэмжлүүлэх болгон мэдээлэл хүргэж та. За цахим орчин 6 дугаар сарын 22-ны өдөр Орос улсны хорооллын гадна хүүхдүүд унтж байх гэрээвт хийсэн гэсэн юм мэдээлэл бол нийтлэгдсэн байгаа. За цахим орчин нийтлэгдсэн гэмтэрэг зөрчлийн шинжтэй мэдээллийг за тээврийн цагдаагийн албанаас бүртгэлд аваад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. За ингээд бол иргэн тэн бол Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хоригдсан нөхцлөөр урсгал сүрсэн юм үйлдэл бол тогтоогдсон. За иргэн тэгийн үйлдэлт бол Монгол Улсын зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7 дугаар зүйл заасны дагуу за тухайн иргэний жолоодох эрхийг 3 сарын хугацаагаар хасаж мөн 51-жээр тороо шийтгэл оногдуулж шийдвэрлсэн байгаа. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. Баярлалаа. За цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоног шалгаж шийдвэрлсэн гэмтгэрэг зөрчлийн тоо мэдээлэл болон онцлог хэргийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэлээ.